За сайн байцгаана уу? Орой минь хүргэе. Ажил ихтэй үед ингээ улааг оруулж чадахгүй юм байна. Дээрээс нь ингээд жоохон сонирхолтой сэдвээр оруулахгүй бол байдаг л нэг улааг болчих гээд юм шиг санагдаа оруулахгүй байгаад байна. Оройдоо би 2-3 суманд ажилласан байна. Энэ Дэлмэн сумаар дайраад их уул сум руу явсан. Их уул сумын одоо Гүнжээсэ гэд мэддэг бах те. Энэ Гүнжээсэ жилийн ямар ч үйлрэл тийм үзэсгэлэнтэй гоё яадаг, гол урсдаг, битүү модтай, бас шугойтай юм гоё газар байдаг. Гүнжээсэн дээр очиж энд нэг контент хийсэн. Тэгээд цаашаа их уул орлоо. Эрэгтэй хүүхдүүдийн дотор байр, эмэгтэй хүүхдийн дотор байр гэдэг их уул ингээ хоёр янзын дотор байртай юм байлээ. Эрэгтэй хүүхдүүдийн дотор байранд орсон. Энд нөгөө дотор нойлуудыг ашиглалтанд оруулсан. Тэгээд энэ дотор нойлуудын зураг байна. Энэ бүр хүүхдүүд нь ингээд хөрхөн дүүштэй, дүүшин усандаа ордог дотроо юм гоё юм байлээ. Энэ эмэгтэй дотор байр нь энэ байна. Сургууль нь энэ байна. Сургууль дээр нь очсон. Энэ спортын зал нь сургуультайгаа залгаа байдаг. Коридорт энэ хүүхдүүдийнхээ сурсан зургуудыг тавьсан байсан. Энэ номын сангаар нь орсон гой шинэ номтой юм байлээ. Энэ хорвоотой танилцсан түүх гэдэг ном ямар гоё ном байдаг үлээ. Би энэ номонд их дуртайсан жоохон баг. Тэгээ тэр үед миний уншдаг байсан энэ хорвоотой танилцсан түүх чинь бүр амар муухай салбайсан нэг юм ном уншдаг байсан чинь хүүхдүүдэд ийм гоё ном, ийм гоё цэвэр, ийм гоё зурагтай, ийм гоё ном уншдаг болсон юм байна уу. Энэ урлаг зааланд сургуулийнхын урлаг заалд нэм цогцлбор энэ болохоор нөгөө сургуулийнх нь цайны газар байна. Ийм том заалтай цайны газартай юм байлээ. Энэ хөрх 1-р ангийн охтууд сүүлийн үеийн нөгөө сургуулиудын цогцлбор баригдаж байгаа чинь урлаг заалтай, спорт заалтай, цайны газартай, тэгээд стандарт ангиудтай ийм гоё сургуулиуд баригдаж байгаа шүү дээ. Тэрний нэг нь энэ их уул сумын сургууль юм байна. Сургуулийнхаа гадаа ингээд нэг хэсгийг ингээд хайсалж тогтчуулаад дотор нь ингээд галын аюулгүй байдлын хэсгийг ингээд хийцэмсэн. Би энэ тэнд ингээд ганц нэг жазн дотор нэг жижигхэн булантал нэг ганц нэг галын хормоор хийгээд тавьсан байхыг харж ирсэнс ингээд бэлдсэн байгааг юусэн харж байгааг болохоор энэ зөв санагдсан. Ер нь ийм байх хэрэгтэй. За тэгээд дараа нь ингээд их уул сумын иргэдтэй уулзах уулзалт засаг даргын тайлан тавих уулзалт эхэлсэн. Энэ өдөр чинь нөгөө 25 оны хамгийн тод сар гараад бас Алдран сумд ажилласан Алдрааныхан байна. Алдраны иргэдтэй уулзсан байна. Тэгээд хөдөөнөөс ирдэг маргааш нэнд нэг цас ороод фэйсбүүкээр нэг цэсний зураг рил бичлэгүүд явсан шүү дээ. Тэгээд ажлаас орой ингээд тараа гараад ирсэн чинь ингээд цас орж исэн, дулаахан цас ороод гоё байсан. Бас энэ 7 хоногт тусан явдал манай зэргийн штаб Баруун аймгийн бүх сумын бүх тамгын дарга нарын уулзалтыг ингээд Цахуу аймагт зохион байгуулсан. Тэгээ Батлан хамгааллын аймаг тамгын газар хамтран зохион байгуулсан байна. Тэгэл ер нь ойрд иймэрхүү албаны л ажилтай байсан байна да. Тэгээ улаг дамд байсан баярлаа. Баяртай.